За 1 2 3 и. Hi guys. Дэрэн чинь Бүгд байна. Дүүд. Welcome back to podcast старас бичлэг. Q&A to today. За бид хоёр нэг яг одоо ч 80 дүүр бичлэгэн дээр явж байгаа гэдэг чийг 40 эд дээр нэг Q&A хийжсэн юм билээ. Тэгээд амар хүмүүс хоёр дахиад Q&A хийгээч гэдсэн. Тэгээд бид хоёр өнөөдөр апдейт хийгээд дахиад Q&A хийхээр шийдсэн байгаа. Тэгээд эхлээд одоо над дээр бүгдийг уцаар бичлэг хийж байгаа болохоор эхлээд миний утсан дээр байгаа энэ асуултнуудаар эхлээд тэгээд бүгдээ над руу асуултнуудаа явуулсан. Тэгээд тэндээс харж агаад бүгдээрээ асуулт хариултаа эхлүүлцгээе. Шууд эхлэе за. За тэгээд би ингэж хэрхэн USA явсан бэ? За. Онгоцон цуугаад билетаа аваад тэгээд ирсэн байгаа. За. Тэр хоёлаа сургуулаар ирсэн. За, өндөр жингээ хэлнэ үгнэ. За, миний жим бол ерөөдөө бол Stan's Hilpster би өндөр хэмээн Jones. Би хэлэхгүй жаа. Багцондаа. Би угсаал амьдралдаа 160 см өндөртэй байсан ирсэн. Би хүн болгоноос хүй. Яг онгоц одоо баг дээрээс норж орж ирлээ. Яа. За. Өндөр жин хэлжсэн шүү дээ. Одоо ингэ дахиад орж ирээ. За би бол угаасаа метр 60 тэгээд амьдралдаа би хүнээс өндөр байж үзээгүй. Бүхэн надаас өндөр байдаг. За тэгээд жин бол нэг хэрмэргүй байна. Нэг яриад хар зүйл бол биш. Зүйлүүд маш олон хүчин зүйлийн нөлөөллөөс л би бол огтон их чинь нэмсэн байгаа. За. Хөөе. Нүүрний үсээ яадаг вэ? Та хоёр нүүр будахад их хэцүү байна хаа. Хусыг ихээр улам ургадаг гэд байгаа гинэ. Бид хоёр ч яадаг ч хүн шүү дээ. Ер нь бол хусыг гэж шизээч битгий бодороо. Ер нь хусдах нь хусна гэдэг чинь их муу зүйл шүү дээ. Хусгаан бол амар хурдан эсдгийг бол мэднэ. Нөгөө хүмүүс чинь лазер интерт ороод идэв шүү дээ. Тэгж мэгж болох эсвэл нь вакс эсвэл нүүрний үснээс хяналтдаг тийм салонд орох бах. Бид хоёр бол үнээс л асуухгүй л иймэрхүү юм ба. Нүүрний үст нэх байхгүй хаа бид хоёрт. Уг нь байд юм аа. Гэтэ бид хоёр юусоо тэрийг ингээд тоодгүй шүү дээ. Би нүүрийг үстэж жууж байгаа шүү байна уу? Байна харин ингээ харагддээ шар үснүүд. Надад ч гэсэн байгаа. Гэтэ нөгөө илүү их хүстэй болвол хэрвээ ингээд өсвөр насны дээрээ явж байгаа бол битээ хусаж юмсаад өөрөө мэдгүй юм хийгээрээ ер нь YouTube бид хоёр яг зөвлөгөө өгөх гэхээр сайн мэдгүй байна. Гоос ихний хүнээсээ асуух хэрэгтэй дээ ер нь бол. Тийм тэгээ ямар ч гэсэн бид хоёр өөрсдөө өсвөр оролддог юм уу? Англи хэл сурах талаар гинэ. За чи энэ дээр өөрийнхөө зүгээс хамгийн бест гэж бодож байгаа зөвлөгөө хэлчих. Ичгүй байх юм болоо. Гэр ичгүй тэгэл өөрийнхөө туршлагын дээрээс ч тийм ичгүй л хэлмээр байгаа зүйлээ хэлж алдчихэж тэр чинь алдан дээрээс үргэлж чих сайн сурах хаа. За миний хувьд болохоор яг миний өөрийн сураад явж одоо ч гэсэн ингээд стил гоё сураал явж байгаа. Яг ийм амар гоё төгс яг англи бүр амар гоё лаг хэлтэй бол биш. Тэгтээ бол өөрийнхөө хэмжээнд ярьдаг. Тэгээд миний хувьд бол яг одоо жишээ нь кино энэ төр үзэж байхдаа яг тэр хүмүүсийнх нь үгийг яаж хэлж байгаагаар нь дуурайж хэлэх амар зөв юм санагдсан. Одоо ингээд монголчууд ярихаар яг нэг монгол хүн ярьж ин гэж мэдэгддэг. Тэгэхээр яг нөгөө нэг амны монгол хүн. Одоо ингээл нөгөө нэг hi how are you энэ гэдэг штеп хүн одоо шарууд бол ер нь дандаа тэгдэг. Hi how are you энэ гэж мэгэл яг тэр кинон дээр гарч байгаагаар нь яг тэр текстийг яаж хэлж байгаагаар нь англи хэл сурж байхдаа үзэж байгаа тэр бичлэг, диалог тэрнийхээ юмыг яг ингээд тэр хүн шиг нь дуурайж хэлэх юм бол ингээд илүү гоё өөрт чинь боож өгдөг юм шиг санагддаг. Тэгээ би ингээд жоох маяглаад байгаа юм шиг эхлээд санагддаг байж байгаа. Сүүлдээ ер нь тгийх айгу зүг юм байна гэж утсан. Тэгээд яг тэгж дуурайж бас та нар үзээрэй. Тэгээ бас ичгүй байх амар чухал юм билээ шүү. Мэдээж хичээл зүтгэл. За. За чиний хувьд Чикагод очиж очивол заавал очих ёстой газруудыг нэрлээрэй гинэ. За чи нэг хэдийг нэрлэл би чамайг нэрлээгүй бас нэг. Одоо үгүй нөгөө нэг юу юм шүү. Даунтаун байна. Тэгээд нөгөө Бин, алдартай Бин, Чикаго Бин. Тэгээд музейнүүд. Тэгээд нөгөө нэг Willis Tower 103 давхар дээр гардаг. Нэгэн хэсэг бол дэлхийн хамгийн өндөр барилга байсан гэсэн. Тийшээ харуулсахгүй тий. За миний хувьд бол эднэр. За миний хувьд болохоор нуурын ирэг дээр очиж үзвэл бас амар гоё ингээд яг даун тавныг бүхэлд нь ингээд амар гоё
гоёор харж болдог. Нуурын иргэн вивэс гэж. Тий, нуурын иргэн вивэс даунтаун айгуу гоё харагддаг. Тэгээд нэг ботаник гарден гэдэг байдаг гэсэн. Би тийшээ одоо л очиж үзээгүй. Тэр өстө гоё гарден байдаг гэсэн. Тийшээ очиж үзэл гоё байх. Тэгээд дэлгүүр эсвэл гоё. Тэгээд одоо хоёр мол хэлэх юм бол Chicago Mall гэдэг байгаа, Outlet гэдэг байгаа. Тийшээ авах юм бол ингээд амар их зээлтэй, дандаа хямдарсан тийм гоё хувцас энэ төр худалдаж авах юм бол тэнд очиороо гэж хэлнэ. Тэгээд Woodfield гэдэг бас ер нь хамгийн том молуудын нэг. Тэгээд тийшээ орох юм бол бас гоё хаа. Тэгээ ингээд шууд Google дээр Chicago-д очивол нөгөө нэг очимоор байгаа газрууд гэхээр ус гараад ирдэ шүү дээ. Тэгээд очиж үзээрэй. Хичээлийн эхний өдрөө юу өмсөх үү? Оюутан хийхээ нэг л учраа олдгүй юм хөөрхөн асуулт. Нэр бүгдэнд нь хичээлийн шинэ жилийн минь төргий. 9 сарын 1 болоод 2 3 он ч шүү дээ. Тийм үү? Тийш тий. Монгол хичээл буцах гэсэн. Намар үлдтэй, навцар үлдтэй, сэрүү үлдтэй, сингэлстэй үлдтэй, зохиолчтой. За хичээлийнх эхний өдрөө Оюутан гэсэн шүү. Оюутан. Аха. Оюутан. Оюутан. Тэ битэн хэсэг нэрээ. За. Тэгвэл би намцын хэрэг болчихгүй. Та дуулуурын наанд хэрэг. Би юу юмцын яаж мэдхий? Яаж би мэдхүүд тэр хүний ямар хүн гэж мэдэх вэ? Өөрийн мэдээл өөрийнхөө хувцсны скопонд паалгацаа овцол өмснө гэж. Яагаад хүний загнаад байгаа юм? Яагаад намайг ингэж ярих гэж одоод тахуу? Юу нь би яасан гэж? Намайг одоод алах гати. 911 дуудаад. Намайг хуцархийл суран басыг ороод авсан сая инүүгээр зоодсон. Ингээ сөрөд доктор цус гооц нүдэн гарцсан. Энэ Ямар Юу. Хөө эмтэйгээ хаалгагаад явж ийн үгүй юу? Эц ман ирц намайг залгаж авраасаа босов. Намайг зодоод ийсв. ямар муухай худалчгаар. Тэ. Би хүргээд агаараа. За хичээлийн эхний өдрөө бол зүгээр гоё цэвэрхэн less is more гэдэг чинь гоё цэвэрхэн тэгээд хитрхи юм амир street style-ийн биш тэгээд юм нэг гоё хичээл номонд очиж байгаа юм чинь нэг тийм өөрийнхөө хувцснаас сонгоод тэгээд л хувцлуулах гоё бах та. Яг ийм тийм гэхээр бас ч ихсэн юм байна. За Тийм л үст. юугаар сураад төгссөн бэ? Төрөлхийн буржгардуу үстэй мүү гинэ. За надаас л асуусан юм шиг байна. Би одоо миний төрөлхийн үс болохоор бүүдэгийн шиг ийм яг ийм үстэй. Тэгээд би хийм хийлэгдэг болоод одоо бараг 8 жил мэл болж байна уу? 16 7 жил 7-8 жил болж байгаа юм. Энэ дандаа би хийм хийлэгчдэг. Тэгээд бизнес администрашн буюу бизнесийн удирдлагын мэргэжлэр төгссөө. За өөрийнхөө хүссэн зорилгодоо хүрч чадсан уу? Эсвэл зорилгодоо хүрэхин төлөө хичээж байгаа юу гинэ? Зорилготой өрхөн төлөө хичээгээл хөдөлмөрлөөл явж ин да. Баг багаар нөгөө нэг том биш нөгөө алхамаар ингээд шатаар өсөж байгаа юм шиг жижигээр явж байгаа учраас Зорилгодоо бол хүрэхт нь үрээл одоо хүрэж байгаа руугаа явж байгаа. Тийм. Ямар мэргэжилтэй вэ гинэ? би юу Тий. communication and media-гаар суралцж байгаа. За хайртай K-pop дуртай K-pop idol байгаа юу? Байгаа. Хин. Мария, норич Мария гэд нөгөө Хин били? Битгүй шүү дээ. Мэдээстэй. Хин. Мария гэдэг зимли амар гоё супер амар. Чи тэгээд нэрийг мэдэхгүй байгаа юм чинь K-pop хайртай дуртай гэж болох. нан Мөн үү? Мария. Ийм нэртэй idol мэдэхгүй юм бэ? Тэжтэй. Та нар мэддэг бол комент нь бичээрэй. Нөгөө нэг бас нэг нэг юм хатаад бааран дээр суудсан дуулаад байдаг штэ яг нэг ингээд Би надууг чи мэднэ. Би олоо тавьчих заяа. Би яг бүр толгойд нэг ахын ийм шар малгай өмссөн. Их чин нуруунд задгаан балаачтай бааран дээр суугаад ингээд явтааш тэгээд нөгөө Мария дээр хүй. Яа шалгах чи тэрэ.
Тэр намайг одоо ингэ задлаа. Шар зураас нь голж гин үү? Шал өөр хөдлөгчлөө. Бүтлэн бүсээр хэрэгсэн би ямар Гоё л штэ яачаад байгаа. За. Бүтлэн бүсэр ирсэн ч гэх шиг. Боломжтой, болгоомжтой. Тэр амар гоё юм гоё секси залуучуудаа бүжгэлдэг. Аа Мария. Заяа. Тэр их чинь нэрийг олоо. наадуу. За би олё. Тэр айгуу гоё их Тэр баарны чи хичээг бас олъё за. Тийм тэр чинь яг Юу нэг хүн баг гэдэг гэж амар- бодоод байна би. Амар алдартай дууштай хүн тий. Нэрийн дан Яг ингээд хараа араасаа ингээд амар. тий мэдээд байна за. Би бол Big Bang дуртай, ялангуяа Top дуртай. Амар царай. За хоёулаа энэ одоо хоёулынх нэр хүн шууд энэ дээр Ой амьдралдаа юуг өөрчилсөндөө хамгийн их баярлж явдаг вэ? Хамгийн том өөрчлөлт гинэ. Үсв. тийштэй. Тийштэй ер нь бол ингээд урт үстэй байх өмнө дажгүй ч гэсэн ингээд богино хүстайхан бол амьд өөртөө ихтэй галз хөлөг юм амар гоё харагддаг гэх би бодож байгаа өөрийгөө. Тийм байгааз та бүхэн харж байгаа биз? Одоо өсөд хариул гэж юм. За таних юм. Хамгийн том болсон өөрчлөлт амьдрах орчноо сольсон чинь хамгийн том өөрчлөлт шүү дээ миний хувьд. Монголоос өөр улс руу ирж ийн гэдэг чинь ингээд амар том. Хэр өндөр вэ та хоёр Монгол руу явах уу? Ямар нэг ажил хөвгтэй болъё гэж бодож байгаа юу? Одоохондоо ерөөсөө тийм төлөвлөгөө байхгүй байгаа. Би огоорох хүүхэд. Тэмцлэг хизээ их вэ? Одоо хийж байна гэж. Өндөр жингээ яаж ирдэг вэ гинэ? За ерөөдөө болвол өглөө босоод бүгдээ 3 цагаас эхэлж оройдгасан 3 цагаас Тэгээ бид хоёр ерөөсөө өглөө босоод obvious идээд өдөр нь ингээд ногоо битүү ногоотоо дахиатаа ингээд тэгээ орой ирсэн юу ч иддэггүй шүү дээ. тэгээ 5 литр ус уудаг. Юу там би 10-ыг одоо гэж шүү дээ. Баян хатууд илэнтэй бид хоёр эрчимжсэн дасгалыг Шөнө шүнжигөө идэг. Шинээр сонсдгоо нэг цаг л ингээд амтах боломж олгодог гэж. Тэгээд бид хоёр Тэр баг одоо ингээд төрж өгөх гэж байгаа гэж. Тэгээд өөрөө төглөө амар их юм supplements нэ дуудаг амар Гэрийн маань энэ хоёр тавтаа ингээд хөрн ширм дасч. манай тасгалжуулагч манай гэрт хондог. Тийм маань дасч одоо тэнд дөрвөлтөггүй тэгээд. Өөрөө төглөө. Бид хоёроос турахын тулд сэтгэл зүйч авдаг, нутришнс авдаг бид хоёр. Хүнсээ бид хоёр бас байнгын эрүүл байлгаж ерөөсөө Өдөр хэлдэггүй, гурил иддэггүй, бүр амьдралтаа гурил идэж үзээгүй. Oh my god. Тэмстэй нэ за. За хотлоо одоо тэр л та хамаагүй болтгаа. Тэгээд гэтээ ер Ерөөсөө нь баригддаггүй минийх. минийх бол баригдаад байдаг. Хүчрэхгүй байгаа. Алло, коди тэндээс өргөдөг чинь аваадаг гэж. Миний жим бол ерөөсөө баригдахгүй би хүчрхээ барьсан сүлдээ. За баригдаад байгаа зү. Хүчрхээ барьсан. Баригдчихл шүү дээ лөө. Тэгээд яг хоо Өглөө оройдоо сайн алхацдаг шүү. Тэгэл ер нь алхах орны эрүүл мэндэд амар сайн. ер нь бол жоохон хичээдэгтэй арай хүн тоол идэхгүй юмсан гурил баг идий энтер гээл жоохон айлуулах дасгал хийж чадахгүй бол алхах энэ энтер гээд тийм хоолоо бас нэг дорн балбахгүй ингээд хувааж жоохон идэх юм бол бас тийм. Тэгээд ер нь нэг тиймэрхүү л арга хэмжээ авдаг та. Уг нь бол гой дасгал хий гэж бодоол байгаа. За Тасад хийзээгөө. пүдэгч хидтэй вэ? Гэп авахд ямар байсан бэ гинэ? За би одоо 22 насыг зоглох гэж байна. IT анаа гэж. Найз залуу нь Монгол буцаж байгаа юу? Влог арах уу гинэ. Тийм манай найз залуу удахгүй буцаж байгаа. Яа. Бүдэгийн өмсдөг лөлөөл амны хоёр леггинс өмд нь ямар нэртэй вэ? Сайтн дээрээс олддггүй гинэ. Зүгээр л энгийн харлыг нэрстэй. Тэр чинь бас нэртэй мүү? Мэдгүй. Харин тий. Яаж мэдхий? Мэдэхгүй шүү дээ Яна. Хоёр нарийнхан өмд гэж хайх юм. Яна нэр мэрийн яста мэдэхгүй. Зүгээр л ямартач нарийнхан байрав. Эцэг сайнцаа хэлж ядаж. Тэгэх юм бол Сайд 0-ыг авсан шүү дээ. тий. Надад бол 0 миний нэг хүлэн шилбэн ч аахгүй. За хэдэн насны зөрүүтэй вэ гинэ? Харин насан зурцуулаа. Хүлээ. Хөөе. Юу бодгоорслаа.
хөөй. Тэр болж байгаа зүтэй. Хашаа юм бэ? Юу бэлэн байх юмстай? яа инээс нь жагаа. Яа. За. Юу ярьж илгаа? Хөөш хоёлаа энэ янз бүрийн асуулт нэрээс дуусахгүй. Хоёр угаал орчихлоо. За энэ өмнөхөөс хамаагүй. So. Нэц нэг хэллэг орлоо хаа. Шалгах тэр нэц нэг уурч жоо. Өргөлцөө. За шалгалцгаа. Тэр орон чи би нэг үлмсээ хийчих юм авчираад. Хөөй. 3-4 асуултанд амжиж хариулаагүй 18 минут болсон байна штэ. За тэгэл яах вэ? Яа бүр хөтлөө нэлээ. Хөө энийг үннээс эхэлж байгаа. Танкати гэдэг эндээс за. За. Би жоохон байхдаа нөгөө нэг дээрээ ганцхан ахтай манай хоёр бацаан хоёул гарааг усахгүй би айлын хамгийн баг байсан. Тэгэл би амар бэнд нартай нийзэлдэг заяа. Агаа маань бэнд болохоор бэнд нартай нийзэлдэг. Тэгээ би тэд нартай хамт нөгөө чулуугаар байлдаж тоглодог байсан, твэгддэг байсан. Тэгээ нөгөө нэг ийм одоо манай үеийнхэн мэдж магадгүй жоохон хүмүүс бол нэг сайн мэдгүй бах нөгөө нэг ийм төмрөн ундаг дугууны ийм нөгөө нэг төмөр төрөл эргүүл явдаг. Тийм тэгээ нэг ийм нэг төрдөг нэг ийм төмрөөр ингээд тэр төмрөө эргүүлдэг гэсэн. Эргүүлээд гүйж мөдөг гэсэн. Тэгээ би чулуугаар байлж тогложоод 2 удаа 3 удаа толгоогоо хагалж исэн. Тэгэл та одоо юм биш. За тэр гоё бичлээ зүгээр л тэр санаанд орж ийн яг favorite memory гэж биш л дээ зүгээр л яг бандартаа тоглодог гэсэн би. Миний би ч нэг ойс юмч муутай болохоор юм санд өмдөө. Гэтэ яг чи нөгөө аав төрөвчс мөнх болгоалж байгаа. Аав хөтлөө задуулж ямар бодолч юм тийм бэ? Тэгээ нөгөө аав ч мөнх таглаад өгөөд. Тэгээд чи аав задуулсантай айгаад архиугаад 90 жилд 2 амжсан яриач. Хөөе чи 3 настай. Ямар иргэн мал үгүй. Дараагийнхаа үү. За эднэрийг нэрч явах уу? Converse-ийг юу гэж боддог вэ? За би яг Converse-ийн тухай үнэн бодлоо хэлье заяа. Converse яг дуртай хүмүүс би нөгөө дуртай хүмүүст бол ингээ зөв миний л бодол хүн өнд өөр санагдаж штэ. Би нөгөө хит хит удаа Converse уг нь Монголд хахад ингээ дэжгүй л өмсөөл идэгсэн. Тэгээ би энд ингээд нэг удаа ингээд өдөр тутамдаа өмсчихье гэж бодод Converse авсан чи ер нь бол миний хамгийн эвгүй хөлд эвгүй тэгээд амар их ингээд хөлрүүлж жиг татуулаад идэг ер нь жоохон би дахиж ер нь идэж Converse өмсөхгүй л гэж боддог. Би угаасаа авъяч гэж бодож байгаа үл тээ. Надад яг гоё зөгтөг гоё харагддаг хүмүүстэй гоё стилтэй гоё залуучуудын гоё хөтэлтэй. Яа. Тэгээд үнэн ч гэсэн боломжийн. Яа, тэгжэл боддог. Чикагод биш өөр газар амьдрыг бол хаана амьдрах вэ гинэ? Чи ихлэд хэлж. Би жоохон бодоод. Би нөгөө юу амьдрна? Швейцар. Би болохоор гоё тийм Европын орнд амьдрах байсан баха. Хөлчин хөдөлгөөд. Яг сайн мэдгүй юм. Гэхдээ яварсан л нэг Европын л газар амьдрах байсан. Яварчсан байнгын нэг дулаахан гоё байдаг тийм далайн малтай газар амьдрах. Дараагч дахиад сурах уу гинэ? Би дахиж сурна гэж боддог. Дахиад мастераар гэхдээ шал өөр мэрэгчлэр, бизнесээр биш. Шал өөр мэрэгчлэр сурна гэж боддог. Та хоёрын хамгийн дуртай амттан юу вэ? За хоёул нэгнийхийг хэлээ. Зөв таах нь үзье төхөө. За чи минийхийг хэл. Юу? Саавартай гэнди. Хамгийн биш шүү дээ. Та чи юм болгох дуртай шүү дээ. Юм болгох дуртай шүү дээ. Нэрээ. Гэтэ хамгийн гэсэн ерөөсөө байхгүй. Идэх юм гэвэл бүгдэнд дуртай. За. Минийхийг хэл. Хэл. 3 тоолъё. 3 тоолоод хэлэхгүй бол сорон бас. Чи юу? За ява. Юу, тирамису бялуу. Нүгүйс нэг хамгийн дуртай биш. Хамгийн шүү дээ. Бүр үгүй шүү дээ хамгийн дуртай биш. Ус. Нөгөө юу чиний нөгөө obsessed болоод байсан? Нөгөө coconut water.
Зүгээрээ. Тэгээд юу вэ? Зүгээрээ. Хэлээч тэгээд. Чимийнхаа үс хэлээгүй шүү дээ. Хатасан манго. Эдгээрээс хөрлөхөн. Тэр чи хамгийн юм уу? Тэштэй. Миний хамгийн биш тэр. Би таныхыг гэж хэлээгүй шүү дээ. Би ингээд өөрхөө хэлж шүү дээ. Бидгүй шүү дээ. Тэрийг гэж дээ хизэж хэлэхгүй юм. Би бол тирамисуд бялуу мэлүүл хийв. Тийм би бялаг өдөр тутамд байнга дэхгүй зү. За ойлголоо. Альцсан би ч ойлгосон түрүүн. За яагаад бичлэг их байгаа юм бэ гинэ. За үйл байгаа тийм да. За Өөрийн сэтгэл зүйн хандлага бусдад хандаж байгаа зөөлөн сэтгэл юунаас мэдэрдэг вэ гинэ? би бол кодигоос мэдэрдэг, ээжээсээ мэдэрдэг. Өөрийн сэтгэл зүйн хандлага бусдад хандаж байгаа зөөлөн сэтгэл. Би энэ асуултыг ойлгохгүй байна. Өөрийн сэтгэл зүйн хандлага бусдад хандаж байгаа зөөлөн сэтгэл юунаас мэдэрдэг? Юу хийхдээ мэдэрдэг вэ гэж байгаа юм бол хүн туслахтаа, хүнийг хайрлахтаа, ер нь хүнийг хайрлахад хүнээс хамаг гой сайн сайхан юмнууд гарч ирдэг шүү дээ. Тийш би тойлон тарихтаа нэр өөр хамгийн сайн сайхтай бүхнийг боддог. Ер нь тийм байна. Би энэ гэхдээ ямар сони ойлгомжгүй асуулт үү Тийм. те. Яг өөртөөхөө ойлгосноор л хариулчих. За. Тийм за тэр ч яг уу за. Тэр Skincare-ийн брендүүд Skincare-ийн брендийг танилцуулаач гинэ. хадаалаа ба. Одоогор битээр нөгөө нэг алдартай нөгөө ээж аарын бүтээгдэхүүн дагалдаж ирсэн тэр бүтээгдэхүүнүүдийг хэрэгжилж байгаа. Гэтэ ер нь бол хамгийн бест бол бит хоёрын хувьд одоогор хадаалаа ба. Байна. За. Тэр гүүшин хэр санагдсан бэ? Яаж суурай тавьж байгаа вэ гинэ. Тэр бол надад бол таалагдсан. Гэхдээ бүр хамгийн бест гэж зөвлөхгүй. Миний хувьд 10-аас 7-8. Надаас нэг 10-аас 8 юм. Айгуу сайн cover хийдэг. Хэрвээ ингэдэг нөгөө Үнэхээр ямар сад таалаад байна. Игээр сад болтой. за хэрвээ одоо ингээд нүүр чинь нэг тийм дараад ах өөсөвгүй байх юм бол зөвлөхгүй. А хэрвээ өөсөв дарахад дуртай одоо тиймэрхүү дүү байх юм бол зөвлөн. Тэгээд түрхэд яг өнгөн таарангуудаа скем байж байгаа нэг төөн ингээд жоохон боролцтой юм санагдсан. Гэтэ бол ер нь дайжгүй гоё санагдсан шүү. Хичлүүс юм уу найзууд юм гайхаад байх юм гинэ. Natural picture. Яа, хоёлаа бараг шинэ нөгөө хуучин бүр энэ уг нь манад айл дээр үед хэрэглэгддэг байсан юм байхгүй. За тийм Монголтой. Би биенийхээ сул тал давуу талыг хэлбэл гинэ. За зодон болохгүй хүн шиг хоёлаа итах хэлчихдэг хөө. За чамаас эхэл. За яг нэг хэлье за. За тэгээ. Сул тал гэх юм бол нусаад татдаг. Сул тал гэх юм бол амар ааштай. Давуу тал гэх юм бол тийм зөвлөгөө сайн өгдөг. За пүдэгийн сул тал гэх юм бол сэтгэл зүйгийнхаа юу гэдэг лээ эмошноо жоохон хянах тал дээр жоохон муу. Наад дугаар намайг юу гэдэг. Тэр. Наад дугаар намайг юу гэдэг. Тийм одоо сайд байх, happy байх гэдрийг ер нь нэг сайд байх юм бол тэр чигтээ живээд сайд болчдөг. Нэг happy байх юм бол юм тийм савлгаатай сэтгэл зүйтэй тэр нь жоохон сул тал. За давуу тал нь болохоор давуу тал нь угаасаа ер нь юм гоё хайртай дотныхоо хүмүүстэй чин сэтгэлээсээ гоё ханддаг. Тэр нэг гоё. Ямар ерөнхийдөө давуу тал. Уусаа л хүмүүс хайртай дотны хүмүүстэй сэтгэл зүйр. Тэгээд энэ шахаа. Дэрэгч жирэмсэн юм гэнэ үү? Юу яриад байгаа юм бэ? No. Ер нь хүн жирэмсэн байсан ч жирэмсэн юм шиг харагдсан ч жирэмсэн юм гэж асуух ч айгүй бүдүүлэг. Хэрвээ таргалцсан байх юм бол тэр хүнд айгүй эвгүй санагдсан шүү дээ. Тэгэхээр ер нь яг иймэрхүү тэр хүн өөрөө л өнөөрөө би жирэмсэн гэж хэлэхгүй л бол яг тиймэрхүү асуултуудыг ер нь таних жоохон таньдаг хүнээсээ ч бай, найзаасаа ч битээ гэж асууж байгаарэ. За Хурмаа хийсэн үү? Эдэн настай хурмаа юу зүгээр гэж боддог гинэ. Хурм бодох болов гэнэ үү? тий одоо бол өстэй ямар ч хөрмөрний тийм юм. Тийштэй жихэн өөрийгөө олоод эн чи өөрөө ингээд Ийлээ нөгөө шилжгээр залуунасан да, цэл залуухнасан да. За надад ч бод ерөөсөө ойлгосон. Гэтэ ер нь бол болоогүй ингээд энэ бол дараагийн ингээд 10 жилд яригдах зүйл байгаа. Тийм учраас хүүшд 10 жил гэхээр таймд өгөх.
Энэ ямар муу ёрын чи ямар хуусын тогш. Муу ёрын хоггүй нэс. Амны бэлгээс аштын бэлэг. Бүүдэ ихч таах гадаад амьдрах ямар байсан бэ гэнэ. Аваа ирчмэ. Тэгээ. За. Найзаа бичлэг хийж байна. Бичлэг хийж байна. Бичлэгийн донд одоо орж байгаа шүү. Дараа ирээ бай. Ой сая жоохон шоконд орох шиг байлаа шүү дээ. Тэгэл явтаг гоё хантай штэ төрсөн ер нь гэр бүлийнхаа хүнтэй ойр дотн байна гэдэг чинь тэр шиг гоё юм байхгүй. За өдөрт баярлалаа. Ямар сайхан юм бэ? За өдөрт хит хэрэлдэж зодтолдог юм. Зодтолдгоо ер нь бол өдөр болго хэрэлддэг. Тийм за тэгтээ гэдэг хэрэлдэг гэхээр нэг учиргүй чийснээр өчсөн хар хөвшмөн чи тэргээр тэгжлэж бод тийм шүү дээ. За. Тэгээ энэ тийм явдаг аа за. За ямар хуу төрлийн хүн сонирхдаг вэ? За ямар хуу төрлийн сонирхдаг юм? Тэгэл энэ бол тэгэл ер нь гоё хүн гоё штэ хүн өмнө хизээж таалагдана гэж бодож байгаагүй хүнээ таалчиж болно. Тэгэхээр энэ бол айгу тийм флаг. Ерөнхий асуудал байна. Энэ бол ерөнхий асуудал. Битээр нөгөө амар их асуулт байгаа. Битээр одоо баг хитгэн асуултан дээр ингээд хэдэн мэд болчихоо. Тэгэхээр жоохон хурдан явахгүй. Энийг бол 2 3 тасалж оруулах бичлэг болох шиг боллоо. Дуртай уух зүйл гинэ нөгөө битээрийн манай нэг цаако гэдэг нэг газар байдаг байхгүй бабл тэний тэрний йогуртны ийм йогурт идэв. Энийг амар уух дуртай. Тэгээ өөртөө битээ дараа ажил гаргаж ирээд байгаа чи. Зүгээр шүү дээ энэ зураг мураг бол оруулах. Нэг best гэсэн Монгол киног Монгол биш зүгээр кино ууч. Би одоо нэрээ Breaking Bad гэдэг Netflix дээр 2008 онд илүү 13 онд илүү гарсан тэр киног үзэж байгаа нэг юм drug dealer-ийн тухай гардаг. Би уг нь эхлээд одоо 2 үлээ 3 хонж ийн. Тэгээд одоо 4-р сизон дээр явж байгаа. Бүр амар гоё. Би энэ уйдах юм бол кино шууд гүйлгэждэг байхгүй юу? Тэгсэн чинь тэр бүр oh my god амар гоё. За чиний надаагаар ойр ер нь бол үзсэн кино байхгүй кино үзье гэж бодохгүй байгаа. Тэгэхээр нэг яг санаанд орсон бол албана. Өмнө үзчихснээсээ нэгийг нэрлэж байгаа хүмүүс гоё үзүүлэх шүү. Хүн болгон мэддэг байхгүй энэ бол Me Before You гэдэг кино байгаа. Тэр чи яадаг лээ? Хавдартай хоёр яадаг лүү? Ямар хуудалч. Тэр чи нөгөө ямар юм сторс ямар юм лээ. Me Before You нөгөө нэг мотоциклын ёслолд ороод ингээд толгоонсоо таш мэдээ. Оо тийм шүү дээ. Ном нэдэг. Тэр чин тэгээд унтуулчдаг үстэй тэ хамгийн сүүлд. Хөөе. Ном байсан бол ямар хуу төрлийн ном байх байсан бэ гинэ? Та. Хол би нэг хэлж л да. За тэгээ. Бүдэ бол нэг тийм шүлгийн ном байх байсан баха. Янз бүрийн холбогдолтой, гоё жаргалтай, уйдгартай, нийтдээ хөгжилтэй эсвэл жоок хийж байгаа ч юм уу тийм нэг шүлэгний нэг богинохон төөрнүүд гэдэг ч тийм ном байх байсан баха. Эм шиг ном байх байсан ба. Нэг юм шиг тэгээд чи ямар муухай нэрээс хэлээд байгаа юм уу? Гүн боджтэй тийж их ингээд аим шиг ингээд хийлээд ингээд дотроо цаг авчих хооронд өгүүлэг кино. Явал цааш нь. Өөртөө зүтгэрээс нэг зүтгэрэл хэлж л да. Чи халгай. Би нэг сая бодчихсон шүү дээ. Эч миний хэлжсэн юм төрөл хэлчихлээ. Нэг зададаг. За бүдэ бол нэг тийм төлөв цэцгийн цэцэг баг. Нэг ч угсаа миний дуртай цэцэг болохоор гэж ам сарна гэж. Өргөстэй үзэсгэлэнтэй оо. Яа би ягаад таны сарнаа вэ гэсэн гэвэл би сарнаанаас өөр цэцэг мэдгүй. Дөрөв насны зүрхтэй ямар брендэд дуртай вэ гинэ. За нэг дуртай брендээ нэрлэж байгаа л. Supreme. Миний болохоор Zara гоё л доо. Lululemon дуртай амар гоё тухтай. За хэцүү байгаа үед өөртөө юу гэж хэлж авчих тайлбардаг бай. Ер нь бол нөгөө за энэ үе амар удаа үргэлжлэхгүй шүү. Цаг хугацаа жоохон өнгөрөхөөр ингээд болноо. Тэгэхээр зүгээрээ гэж боддог. Тийм болохоор ер нь яа зүгээр байгаа. Хэцүү үедээ өмнө хэцүү санагдчихсан юм а даваад гарсан. Энэ ч гэсэн ингээд хэцүү санагдаж байгаа ч гэсэн даваад л гарах болно даа л гэж боддог. Тийм байна. Гэтэ мэдээж тухайн үед тэгэл бас тэмцэлтэй шүү дээ. Хэцүү тэгэл ерөнхийдөө боддог зүйл бол тэр. Америкт амьдрахад тэр их мөнгө зардал гардаг вэ? 1 сард гинэ. 1 сард за одоо жишээ нь би 3% ярьчих л да шүү. Ерөнхий тоо.
Тэгээ бид гур болохоор ингэж амьдэрдэг. Тэгэнгүүтээ сард байрны мөнгө, одоо тогны мөнгө, интернетний мөнгө энэ төр нь ороод түрээс нь 1450 дээр паркинг загийн 1500 болдог. Тэг бусад зардлууд нэмэгдээд нэг 1600-600-аас 1650 доллар болдог. Хүмүүс гэх юм бол 7 хоногт 7 хоногор навчдаг юм зэ. Нэг 130-аас 140 доллар авдаг. Тэгээд махаа заримдаа тэгтээ 2-7 хоногт нэг авдаг шүү дээ. Тэгээд нэг жижиг сажиг юмнууд нэгээр нь авсаар гал. Тэгэхэд бол нэг 100-аас за 700 доллар гэж хэлдэг. Тэгэл 400 500 тэгээ утасны төлбөр утасны төлбөр 50-60 доллар. За тэгээд хэрвээ машинтай байх юм бол одоо манайх жишээ нь газны мөнгөний дүүрэгтээ 40 доллараар дүүрэгдэг. Тэр нэг 7 хоног хүрэхгүй явдаг ч юм уу тий. Яа ерөнхий яг гол зардлууд бол юм байна. Байрны мөнгө, хоолны мөнгө, тэгээд утасны мөнгө. Тэгэл мэдээч цуул дээл зардал зөндөө гарна, гадуур хоол гэдэг нь хувь цөмөр аавна, гэр орны юм аавна гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдаг. Охтын ярин цэвэр мейкап, арьс арчилгаа, ерөнхий мэдээллийн талаар явуул гоё шүү гэж байна. За тэгвэл дараа нь хоёлоо өөртөө яадаг тухай зөвхөн тэгж яриулаас гоё юм тий. Энийг охтын яриа гэж байна тий. За энэ юу гэж юм. Сэтгэлээр унсан үедээ яаж өөрийгөө тодорхойлох. Наа чи түрүүнийхтэй нэг төстэй юм шүү. Би ингээд төстөнүүд нэгүүлсэн байхгүй гэж. Надад ихтгэлтэй. Яаж юм гоё өстэй байгаад байна юу хэрэглээд байна гинэ. Харин тийм юм. Онцгой юм хэрэглэдэг юм зөвөр угаагаал болчдөг. Би тэр гэхдээ яг ингэ нөгөө бусад хүмүүс шиг юу ядгүй шүү дээ. Одоо ингээл өсний хуухны тоос тийм юмний гэдээ юус тэгдүү зүгээр л шампунь ангижруулагч хэрэглээл ингээл тийм брэнд ч гэдгүү те. Зүгээр энэ дэжгүй юм шиг байна гээл аваад. Хит хуурц үнэргүй ийм угаагаад тийм гой зөөлхөн болчихвол заахгүй гэж бодчихсон шүү дээ. Гэтэ жоохон анхаарах хэрэгтэй л дээ. Уг нь хүмүүсийн стори энтриг үзэхээр ямар гоё юм бэ гэж боддог ч гэсэн өөрсдөө нэг тийдгүй маа. Сэрэнд нэг амар санаа зовдггүй гэх юм уу те. Яа. Өөр санаа зовнохыг асуудалтай гэж. Амьдралдаа хийжсэн хамгийн сайхан бүжүүдтэй хуваалцаад өгч гинэ. Энэ нэг зөндөө шүү дээ ер нь. Нэгийг л хэлж байна. Минийх бол одоо сая төгсөлтийнхаа баяраар аав жиргээ авчирч төгсөл үзээд Америк орныг үзүүлээд ингэж явсан бол хамгийн гоё юу. Тэг ижлэх юм шүү. Тийм ээ тий. За. Муудалцуулах юм. Гэтэ хоёул нэг суучлт гуйдгүй юм биш. Заримдаа гуйдаг шүү дээ. Гэтэ би гуйдаг шүү дээ ер нь. Би тэгсэн туссан төрсөн намайг ууслаарэ гэж би тэгсэн хэлдэг шүү дээ. Таал амхаас уурандаа миний ууцлтыг содооцсон. Тэгээ уучлаарай гэж хэлж бай одоо нэгэндээ. Яг загнаад зодоод. Тэгвчтэй. Хэлдэг шүү. За. Бодвол юм байлгүй тий. Хитцээ бичлээ шүтдэг шиг нэг өөр. Хаштай хандлага. Хамт байх тухтай хүн чинь хэн бэ гэнэ. Энэ бол гэр бүлийн хүмүүс ер нь хамгийн тухтай юм. Дуртай хоол юу гэнэ? Гой махтай гой хоол. Би хууш хуранд амар дуртай. Би сүүн дуртай. Бичлэгний хугацаа арай хол байна. Би та хоёргүй амьсгал. Хэн нэлээ худалч вэ гинэ? Үгүй амтнд худлаа хэлдгүү л дээ. Гэтэ чи худалч юм уу? Ягод. Яа тий. Ягод гэж яас тий. Та тэгвэл худалч. Чи худалц. Та худалц. Хайцлуулаад энэ худалц үзье. Ганцхан нэг өрөө. Хэн ялах юм бол ялсан юм ялгцсан худалдах юм. Худалц. 1 2 3. 1 2 3. Ягод. Уга бибис. Гой зүйл ба. Baby Book-ийн дрэснүүд үнэхээр гоё. Та хоёр үзэл захиалах гээд байгаа гинэ. Baby Book-ийнх үнэхээр гоё. Хамгийн гол нь юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэвэл өдөр тутамдаа өмсөхгүй дээр амар сайн анхаарах хэрэгтэй юм лээ. Биеийн тухтай болохоор ер нь бол тий. За материал хийц загвар нь бол надад бид хоёрт бол угаасаа бүх юм амар таалагдсан. Тэгээд гол нь яг зарим нь жоохон зузаан байдаг ч юм уу. Тэр мэрийг нь сайн харж байгаад аваад зүгээр ах. Гэтэ ер нь бол авахд бол харамсахгүй. За тэгээд аваад харамсах юм бол буцаачих болно дөө тий. Амар гоё шүү. Амьдралд хамгийн хэрэгтэй гэж боддог 3 зүйл гэнэ. гэр бүл. Амар том зөндөө зүйлүүд хэрэгтэй юм. За ямар ч тач гэр бүл угаасаа хамгийн чухал. Тэгэхээр гэр бүл бол хинч биш.
2-т боловсрал. Аа. 3-т self care. За. Гэр бүл мөнгө. Итгэвтэй дасгал хөдөлгөөн. За. Дуугаас ол байсан мөчүүдэд тавч тодорхой. Өгүүлэх байгаа юм. Өглөөд өгч гинэ. Энэ тэгэл хол байх тэгэл уцаар яриад нэг нэгнтэйгээ юм бичээлэг тиймэрхүү л яг хүмүүс хол байхтай амар байдгүй. Нэг амар тийм өөр юм байгаагүй шүү дээ. Тийм. Наад хоёлын энэгээр ингээд партнер гिचлэг хийгээд одоо дахиад зогсож байгаад парт 2 очих юм уу? Дараагийн миний ирсэн асуулт үүнтэй. За тий наа чин тэгээ дээшээ дахиад амар их байх шүү дээ. Дууссан юм уу? Дууссан. За тэгээ тэгвэл. Тэгээ энэ партнер шүү guys. За part 1. За тэгээд юу вэ? Part 2-тоогоо бүдэд ирсэн асуултнуудаар битээр ингээд ерөөхдөө давхцсан болохоор аль болох давхцуулахгүй хурдан байхыг хичээлээ. Тэгээд part 1-тагаа хамтаасанд баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр уулзъя. Та нарт гэдэг амар хөөрхөн асуултууд асуусан юм шиг гоё. Бичлэгний гоё бичсэн хүмүүст баярлалаа. Тий. Тэгээд бүгдэнд love 1 2 3 бинана. Тэгээд бичлэгтэйгээ хамтаасанд баярлалаа. Subscribe хийгээрэй, like дараарай. Синди. Муа. Тасаал. Тэгдэг.